За тамхины онцгой татварыг нөхөж тавих тухай, тохируулах тухай хууль ярилцлагаар орж ирж байна л да. Зүгээр энэ хуулийг харахаар нэг харахаар их энгийн юм шиг, нөгөө харахаар Евразийн чөлөө тодалдааны хэлэлцээр гэж татвараа тэгэлж гэн гिचээд одоо зөрүүлээд өөр төрлийн татвар тавьж байгаа асуудал ердийн юм шиг. Гэтэл энэний цаана үнэхээр бас нөгөө баталсан олон улсын хэлэлцээр нь хэрэгжиж эхлээгүй байхад өөр төрлийн татвараар ногдуулж энэ ер нь олон улсын гэрээ хэлэлцээр ихэ зарчимд хэр нийцчихэд юм бол энэ хариуцсан хүн ямар хүн байна уу? Сайд мэд нь хин хариулах юм болоо. Олон улсын гэрээ хэлэлцээрээр чөлөө тодалдаа гिचээд өөр нэг бүтээгдэхүүнийг тасалж аваад ингээд татвар нөхөн тавихлаар энэ өөрөө дэлхийн худалдааны байгууллагын тэр дүрм журамдаа хариуцлага санкцтай юу байдгийг хамаагүй болж байгаа буюу бүтэж байгаа юу? Нөгөө Евразийн 5 орнд чинь зөрүүлээд манай одоо бид Монголоос гарч экспортыг чөлөөтөө тэглэн энэ төр гэсэн тэр хэлэлцээрээ биелүүлэх үү биелүүлэхгүй юу? Энд чинь тэгээд ер нь хамаагүй болчихж байгаа юм шүү. Тэгээ ямар ч утгатай нэг жилийн дотор ингэж наан цаана анханасаа энэ асуудал зөв зүйтэй ирээд ч явж болдгоо. Нэг хүнтэй хэлэлцээр хийлээ, маргааш нь шал өөр юм яриад. Энэ чинь утга учир гэдэг юм энэ чинь байна уу одоо ер нь? Энийн дээр нэг хариулт өгөөч тэр дэлхийн худалдааны байгууллагын дүрм журам энэ төрт чинь нийцж байгаа юм уу? Нөгөө улс орнууд чинь нөгөө 5 орнд чинь дураараа бас асуудлаа яриад зөрүүлээд ирэхээр энэ гэрээ хэлэлцээрийн чи утга учир мөн чанар цаашдаа байж байгаа юу? Энийн дээр нэг хариулт өгөөч. За хин хариулах уу? Хин сангийн сайд, эдийн засгийн хөгжлийн сайд нэг оюу толгойн хэлэлцээр яг хийгдэж байна. Яг одоо ерөнхий сайдын өрөөнд. Энэ дээр сууж байгаа болохоор байхгүй байгаа шүү. Цогт төлөвшин зөв ойлгоорой. Тэгээ сангийн яамнаас хариулчих. Энэ бас чухал асуудал. Нэг талдаа ингэ чөлөөлнө гэдэг, нөгөө талдаа ингэ татвар тавиад байгаа чинь зөв гэж байна. За хариулчих. Цогт төрөлс гишүүний асуултанд хариулъя. Сангийн яам дотрын бодлого газар чимэдсөөрөө. Тэгэхээр Евразийн төр хэлэлцээр ер нь олон улсын энэ зохицуулалтаар хийгдсэн худалдааны хэлэлцээрийн асуудал дээр бол зөвхөн гайлын татварын асуудлыг бол хөндөж байгаа юм. Тэгэхээр бид нар бас энэ гайлын татвар дээр ингээд 5 улс орноос гайлын татварыг тэглэхээр ийм хэлэлцээр бол хийгдчихсэн зэрэг манай дотоодын одоо зах зээл одоо ердийн бизнесийн зах зээлийн үйл ажиллагаанд бол бас ийм доголдолтой үйл ажиллагаа бол гарч ирж байгааг бол бид бүхэн бүгдээр анзаарч байгаа. Тэгэхээр бол тавих бол өөрөө бас нийгмийн эрүүл мэнд болоод одоо нийгэмд бол нэлээдгүй бас тийм нөлөөтэй ийм зохицуулалт. Түүнийг нь бол онцгой албан татвараар бол ийм зохицуулах олон улсын бас ийм практикуд бол байгаад байгаа юм. Тийм учраас бид нар өмнө онцгой тамхин дээр одоо онцгой албан татварыг одоо бит хэмжээнд ногдуулдаг байгаа дээр за үнийн дүнд ногдуулах буюу ийм одоо хайбрид хосолсон ийм онцгой албан татварын зохицуулалтыг оруулж ирж байгаа. Одоо бидний судалснаар бол 63 улс оронд бол ийм бит болон одоо үнийн дүнгээс нь хосолсон хэлбэрээр авч ийм дотоодынхаа хууль дүрмээр ингээд зохицуулсан зохицуулт байгаа учраас энэ практикийг л хэрэгжилж зохицуулт хийсэн байгаа.